could try to play, but you're never gonna beat me. Look the other way, what I'm doing ain't easy. Bloody hands stained from the people who deceive me. Muddy hands break through the chains, go free me. Looking for change, looking for pain, pulling a mob, pushing a train. I'll never stop, stick to a lane, pick up the pieces and go rearrange. I'll be the best above all the rest, put me to the test. Нар нүрээд байна. Жигшиг. Хараад хэр зэрэг өрөвдөлтөд царай гарахыг хараад хангалттай өрөвдөлтөд царай гарах юм бол тавьж явуулаад дургуун хөргөмөр царай гаргаад байвал аваад ичтэй. Энэ болохоор дөнгөж сая цоолсон хүмүүс. Дөнгөж сая цоолсон хүмүүс. Тэгээ одоо би ярих болчих юм бол яг барих байхаа. За сайн залуусаа одоо болцсонгүй. Өнөөдөр бүгдээрээ өгийн нуурыг дайлаар мордно. За тэгээд манай аяллаа бүрэлдэхүүнд энэ эмхтэй байна. Очсон баг гол болгон дээрээ загц бариад сурцсан, шидсэн халам болгон маань баг авдаг. Бэс одоо өвлийн загсчлалд анх удаа явж үзэх гэж байна. Тэгээ ямар ч туршлага байхгүй. Бид хоёрын хувьд бол за тэгээд нэлээд туршлагатай нэг авч явж байгаа. Тэгээд нэлээд туршлага судлана гэж бодож байна. За өгийн дээр ямар ч байсан хүмүүс нэлээх авдсан мөлий. Тэгээд бид нөгөө загсчлалын дэлгүүр орох гэсэн чинь орж исэн. Тэгсэн чинь нөгөө өгийн дээр өстө шидсэн хүн болгоно авч ийна гэсэн чинь би бас нэлээд хармын сэтгэл төрөөд бид хэдийг очихоос өмнө одоо өгийн загсыг дуусгачих гэж бодлоо. Тэгсэн чинь гайгүй гэсэн тэгээд ямарсан бүгдээрээ харцгаая. За үргэлээ явцгаая. Өгийн урагшаа. Хаана явж байгаа вэ? Яг одоогийн байдлаар өгийгөөс 126 км зайтай. Ганцаар бицчихэд хөдөлчих. Ер нь дашинчлан дээр явж байгаа юм байна. Тэгэхээр таны хувьд одоо хотоос гараад хэдэн удаа машинаас буудсан бэ? Нэг энэ 3 дахь юм байна. 4 дахь. За нойр нүрж байгаа залуу гарах уу? Нойр нүрээд байна. Жигшиг. За бид хэд нүгийн орон дээр ирлээ. За цаг болохоор 11:34 болж байна. Гадаа нартай байна. Загуутай. Тэрийг цэф гэдэг юм уу? Машин авто авчих нь. Хөлний цэп гэдэг. За бойда. Яг голч. Буугаад миний шууд мөс ав энэ мөсийг. Сайн хагаа. Хой. За сайн явж байна. Энэ мөсөн дээр амар гоё харагдаж шүү. Би нэг 200 билег ячив. Амар гоё. За дахиад байж байгаа юм байна.
болохоор дөнгөж сая цоолсон хүмүүс. Дөнгөж сая цоолсон хүмүүс. Бэтараа. Ингэх лөө. Нөгөө хараа. Сулаагсан ба. Би жоохон хүчтэй яах вэ те? Яа. Сайхан. Баян хангаадаа сүртэй. Баян хангаа өгийн орондоо ирсэн. Сайхан цайлаа сууж байна. За өнөөдөр загас баригддаг байгаа. Баригддаг байгаа. Маш гоё тогтоо өдөр шүү. Гэтэ зандаа их сонин онцгойд юм ярьсан болооч тэр амар хурдан ирсэн санагдлаа надаа. Мотоцикл уралдана уу та? Нөгөө машин чинь тийм. Одоо нууран дээр мотоциклтай юм наа. Халтарч ундгүй баг. Мөсөн дээр. За. Загсан дээр ирсэн сэтгэл ямар байна? Баяртай байна. Итгэлтэй байна. Барьж баха. Загсаа өвхөөс өмнө бусааж тавих үлээ. Хараад хэр зэрэг өрөвдөлтөй царай гарахыг хараад хангалттай өрөвдөлтөй царай гарах юм бол тавьж явуулаад дургуун хөргөмөр царай гаргаад байвал аваад ичтэй. Энэ салаад болохгүй шүү. Замаараа загсаж яах маань. Цүнхээ өрөө загсандаа гарсан. Хоёулаа юм мэдээ суугаад өгдөг. Хизээ загсчихлаа. Юм идэх гэж ирсэн юм уу? Загсан барих гэж ирсэн юм уу? Одоо мод бид хоёр тоол өгөхгүй гэсэн. Хавсэма. Оо. Энэ яаж хийсэн юм бэ? За. Let's go залуусаа. Загсандаа гарцгаая. Go. За гарыг. Хаашаа гасаа. Тишээ. Сайн юу? За ингэж яагаад За хараа бай. Олон гэдэг юм уу те? сайхны л чинь нэг 2 юм уу? 3 гिच. Зянга 3. За. Зянга жаад. Доошо хэр гүн явах. За хараа. За одоо ингэж толчж байгааз. За тэгэхээр одоо энэ дээр ингээ гацаачна гэсэн үг.
За тэгэл ерөнхийдөө нэг иймэрхүү тоглолттой дээшээ доошоо ингэж явуулаад тэгээд доошоогоо ингэж газар чинь нэг жоохон ингэж за нэг иймэрхүү очоод ингэж хөрчиж ах шиг шүү. Тэгэл цагаал нэг битүүш. Тааж итвэх алга. Тэгээд одоо ингэж хөдлөх ёстой мó? Зөөр барих ёстой мó? Хурдуудлах ёстой мó? Мэдэхгүй. Манай загсны багш сая юу хэлсэн бэ гэхээр мэдрэмжээр хөдлөх гэсэн. Тэгээд яг одоо мэдрэмжээр хөдлөх чинь. Хоёр ширхэг үт хийсэн байгаа. Тэгээд нөө зөөлхөөр байгаа шалтгаан нь бас загс амар мэдрэг учраас ер нь метр 20-ын одоо ийм зузаантай мөс байгаа байхгүй. Тэгээд энэ мөсөн дээр цас ороход мэдэрдэг, сонсдог гинэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөгөө цас маань мөсөн дээр унахтаа долгион л үүсгэж байгаа байх. Тэгэхээр тэр долгионыг сонсож чаддаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол загс барьж явахдаа чимээгүй байх хэрэгтэй гэсэн. Барьцаа. Тоглосон. Хүмүүс их хурж байна. Сая нэрээшээ нөгөө камер явуулж утсан. Тэгсэн чинь загснууд ер нь бол байлаа. Тэгээ одоо би ярих болчих юм бол яг барих байх. За нэг загс барьсан шүү. Юу вэ надаа? Жичгэн. Хамдэнд. За дараагийн загс баригцаа. Энэ харин нэлээд аваа том загс баригдлаа шүү. Нэлээд сэлхтэй байна. За манай зулаа загс ирсэн. Анхны загс нэг. За анхны загсаа За мөнгөн цагаан гэдэг загсаа. Йоо ямар гоё юм бэ? Амар гоё мэдрэмж гэдэг юм шүү. Ой залуу танилцъя. Заяаны хан зам дээр Заяаны хан үгээ дээр загас барьдаг залуутай танилцлаа. Нэрийг тань хэн гэдэг вэ? Жинхэнэ нэрээ хэлэх юм. Аха. Бүгдээрээ нэрээ сонсомоор байна уу? Жишээ. Сатурка ер нь бол нэлээд сайн ингэж тоглоулах хэрэгтэй гэсэн. 10 загас барьна гэж бодож байна. Нэг хүн бүр 40 загас барьсан. Нэг дор. За ингээд загас оржээ. Тийм баха. Би бодоол хийсэ. Өрх тавьчаад орчихсон байхгүй юу? За ингээд 3 дахь загсаа барьлаа. Нийт манай хэдэн загстай болчихоо? Бүгдээрээ 6 загс барьлаа. Үгийн нөр. 100 гарын бит. Ямар гоё юм бэ? Амар ч. Вау. Машин дотор сууж байгаа дөрөөд юм. Машинда суугаал ингээл ер нь монголчуудаа загас барихад
За булаа.